Монголын үнэн сонин. Сэтгэл судлаач Номин ямар ч үед амьдрах харилцаа хамгийн чухал дэмжлэг болдог. Бидний амьтдаас ялгарх давуу тал бол оюун ухаан ухамсар юм. Өөрөөр хэлбэл бид бодож төлөвлөж таамаглаж чаддаг. Энэ чадвараа ашиглан сэтгэл санаагаа удирдах боломжтой. Таагүй бодол мэдрэмж өөртөө төрөөд байгааг анзаарвал хэр үндэслэлтэй болж байна вэ гэж өөрөөсөө асуудаг байх. Гэт сөрөг бодол сэтгэлгээнд автаад байвал бодлоо зогсоож сурах хэрэгтэй. Сөрөг дэмий бодол нь санаа зовнил, дайван бус мэдрэмж үүсгэдэг. Дархин энэ бодол яг бодит уу, үгүй юу гэж өөрөө ялган таньж чаддаггүй. Өвчний тухай бодоход хэрв би тусвал яах вэ? Тэгээд гэрийнхэнд маань халдвал яах вэ гэх мэтээр цааш нь үргэлжлүүлэн бодоод түүнээсээ стресстэй. Учир нь бодол санаа нь дархин дэх сэтгэл хөдлөлийн төвийг идэвхжүүлдэг. Ингээд яг л өвчин туссан таагүй зүйл яг одоо энд болж байгаа мэт стрессийг бие махбод оюун ухаан сэтгэл санаанд амсуулдаг байна. Бие бэлдраа хөдөлгөх их чухал. Хөдөлгөөн бол амьдрал гэж үздэг. Хөдөлж байхдаа хүн идэвхтэй, урам зоригтой бас тарих илүү ухаалаг болж байдаг. Товчхондоо хөдөлгөөн хийх үед тарихны гэрэл нь илүү асдаг гэхүүтэй. Сэтгэл зүйн тусламж авах хүний тоо 2-3 дахин нэмэгдсэн гэсэн мэдээллийг дахал гарсан орнуудын сэтгэл зүйн тусламжийн газрууд гаргажээ. Иргэдэд онлайн зөвлөгөө сэтгэл зүйн боловсрол олгох сургалтууд явуулж байна. Тэр дундаа чат, Skype, Zoom-ээр бүх төрлийн зөвлөгөө авах, олон хувилбарт сэтгэл зүйн үйлчилгээг төлбөргүй үзүүлж байна. Сэтгэл санаа нь харьцангуй тайван, эдгэн гэдэг итгэл найдвар тээж байгаа өвчтөн хурдан эдгдэг гэдгийг эмчнаар хэлдэг. Энэ бол бидний сэтгэл санаа ямар байна, бие организм тийм байдаг гэдгийн баталгаа юм. Зууны мэдээ сонин. Улсын их хурлын гишүүн Даваасран. Сэтгэл гаргавал хэдхэн жилдээ хөгжилтэй улс болно. Өргөн удам нутгаа хөгжүүлж, авч явах бодлогыг төлөөллөөр нь дамжуулан хэрэгжүүлэх агуулгыг үндсэн хуульд суулгаж өгсөн нь зөв гэж би хувьдаа боддог. Тийм учраас сонгуулиар хөдөө орон нутаг хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралын орчин сайжруулах амлалт өгдөг. Үүнийг хэрэгжүүлэх ёстой. Манай нутгийнхан олон зуун мянган хүн дотроос намайг олон удаа сонгохдоо нутаг орноо хөгжүүлэх боломжтой хүн гэсэн итгэлийг л тээсэн хэрэг. Би тэгж л бодож зүтгэдэг. Насны эцэст очих нутгаа хөгжүүлэх гэж хинч бодно үстэй. Тэр итгэлийг л даах ёстой. Энэ удаагийн төсөвт ч гэсэн ийм л маягаар хөрөнгө оруулалтын саналуудаа оруулж батлуулсан. Миний хувьд ирэх 4 жилд хөдөөд ажлын байр бий болгож орлогыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарна. Ирэх жил 8 суманд бясалганы үйлдвэр барих хөрөнгө тусглаа. Хөдөөгийн малчин өрхүүдийг гар аргаар хям хийх аргад сургана. Нутгийн бясалгал, хямыг хөвсгөлийн цаашиг жуулчдад зориулсан брэнд бүтээгдэхүүн болгохыг зорж байна. Аял жуулчлалын зам дэд бүтцээр анхаарсан. Тухайлбал дашин жилэнгээр дамжин өнгөрч буй аялал жуулчлалын замыг хөвсгөлийн замтай холбуулахын төлөө ажиллана. Мөн газар тариалангийн гол бүс болж буй тариалан сумаа хатуу хүчилтэй замаар холбох хөрөнгийг шийдвэрлэлээ. Аймгийн төв дээр айл өрхүүдэд цэвэр бохир ус оруулах ажлаа үргэлжлүүлэх хөрөнгө нэмж тусгасан. Энэ бол 21-р зууны мөрөнгө бий болгоход чиглэж буй ажил юм. Мөн хоёр өрхийн имлэг, ахмадын урлаг, соёлын төвийн барилга баригдана гэд ярил нэлээд ажлыг амжуулсан. Үүрэг юм да. Олон юм яриад яхав.